Хэрхэн амжилттай ютубер болох вэ? Маш амархан. Энэхүү бичлэгт дарж оржсэн бүх хүмүүс ямар нэгэн байдлаар мундаг амжилттай ютубер болохыг хүсэж байгаа, тийм үү? За тэгвэл би та бүхэнд амар амархан тайлбарлаад өгье. Яагаад надад итгэх ёстой юм бэ гэж үү? Хэрхэн одоо байгаа энэ subscriberтай хүрч чадсан бэ гэвэл маш энгийн. Нэгт буюу хамгийн ихэнд өөрийн гэсэн YouTube суугаанэ. Гой нэр олоод, гой зурагтай болоод өөрийн чаналаа ямар ч л байсан байгуул. Манай чаналыг харж байгаа ёстой. Профайл зураг нь миний ууртай царай, нэр нь болохоор Zinon гэж юу юм бэ гэвэл хими элемент. Надад юу таалагдчихээн тэрийгээ би тавиад ямар ч лээсээ YouTube суугаа нээсэн. Хоёр дахь буюу дараагийн алхам бол бичлэг хий. Мэдээж амжилттай ютубер болохын тулд бичлэг хийх хэрэгтэй. Миний хувьд гэвэл би жоохон яриа залуу гэх юм уу да. Янз янзын юм ярьж тайлбарлах дуртай болохоор үдсэн энэм эсвэл хүүхэлтэй киногаа яриад надад төрсэн сэтгэлдээ бичлэгтээ үлдээдэг. Товчхондоо л юм ярих дуртай бол ярьдаг бичлэг хийгээд тоглоом тоглох дуртай бол тоглож байгаа бичлэгээр рекорд хийж аваад гейминг видео оруулах, влог буюу амьдралаа бичлэгээр тайлагнах дуртай бол өдөржин хэрхэн өнгөрдөг, сургууль дээрээ юу идэг гэх мэтлэн бичлэгнүүд хийж болно. Хэрвээ сайн ойлгохгүй байвал энгийнээр тайлбарлаж өгөхөд хиймээр байгаа бичлэгийнхаа төрлийг олоод тэр төрлөөрөө дагнаж бичлэг хийх. Би YouTube анх эхлүүлэхдээ бол гейминг бичлэг хийдэг байсан. Гэтэ гейминг тоглоом тоглох нь надад сүүл рүү жоохон уйдгартай байсан болохоор хийхэ болсон. Тийм учраас яг юу хиймээр байгаагаа үнэхээр зөв тодорхойлоорой гэж хүсье. Тэгээ нэг чухал юм байдیں۔ Яг ямар бичлэг хийж байгаа, ямар видео нишээс ч шалтгаалаад орлого бас хэлбэлцдэг. YouTube-ээс орлого олж эхэлсэн цаг чуу. Бичлэг хийн гэдэг бол YouTuber байхын хамгийн том чухал хэсүүдийн нэг. Бичлэг хийж л YouTuber болно. Дараагийн алхам нь болохоор бичлэгний thumbnail-ээ сайн хийх. Thumbnail гэдэг нь юу юм бэ гэвэл бичлэгний өмнө дарж ордог тэр зургийг хэлдэг. Та бүхэн маань бүгдээрээ гой харагдсан зураглал дарж орж байгаа сте тэ. Зүгээр л нэг уйдгартай хачин зурагтай бичлэгийг хинч тоож үзэхгүй. Би бол YouTube ухаж суухдаа надад гой харагдсан сонирхолтой санагдсан бичлэг рүүгээ орж үздэг. Тийм болохоор thumbnail-ийг нэлээд сайн тодорхой хэмжээний хичээл зүтгэл гаргаад хийвэл үзэгч ч гэсэн сайн орж ирнэ л гэсэн үг. Дараагийн алхам бол бичлэгээ гой хийх. Хаяа хүмүүсийн бичлэгийг үзэхлээр камера амар хөдөлсөн, эсвэл хэтэрхийх янзалсан, эсвэл хоолой амар хэцүү сонсогдоод үзэхэд үнэхээр хүндрэлтэй бичлэгнүүд бол байгаад байдаг. Хэрвээ мундаг ютубер болохыг хүсэж ивэл угаасаа чанартай юм хийж эхлэх хэрэгтэй. Чанартай биш юмаа гэхэд ойлгомжтой, тодорхой, цэвэрхэн харагддаг юм хийгээрэй. Гэтэ тэгээ бичлэг хийгээд эхэлсэн байхад ер нь уучраа олоо явчих юм дөө. Дараагийн буюу 5 дахь алхам бол тууштай бичлэг оруулах. Энэхүү алхам бол миний хувьд хамгийн хэцүү алхам. Хаяа нилээн урт хичээл ном ажилтаа өдрийн дараа орондоо ороод лифтжсэн чинь гинт юм хийх хүсэл төрдөг өө. Эсвэл хаяа зүгээр сууж агаад гинэд алдартай болоод сайн ажил олж хийгээд баяжмаар санагддаг өө. Тэрхүү гинтийн мэдрэмж бол урам зориг, өөрөөр хэлбэл motivation. Гэтэ урам зориг үргэлж хаанаас ч юм бүү мэд гарч ирээд байдаггүй. Бас урам зориг орж ирсэн үед л бичлэг хийх юм бол тогтмол үзэлт хандлт авч чадахгүй жоохон хэцүү. Энэхүү тулгамдсан асуудал дээр бол тууштай байдал орж ирнэ. Чи үнэхээр хүсэжсэн ч бай, хүсээгүй ч бай, хиймээр байсан ч бай, хиймээр байгаагүй ч байсан тууштайгаар зорилттой бичлэг хийх юм бол ямар нэгэн байдлаар амжилтанд заавал хүрнэ. Би бүр амлая. Бас нэлээд сайн ажиглалт хийж харах юм бол хамгийн тууштай, тогтмол бүхнээ зориулж дуулж хийдэг хүмүүс л амжилтанд хүрсэн байгаа. Хэрвээ жишээ авах юм бол манай Grimix ах байна, Mesmerism ах нар байна. Одоо жоохон суларсан байж магадгүй. Гэхдээ тухайн үедээ бас л 7 хоног бүр гой янзтай бичлэгүүд оруулаад үнэхээр мундаг байдаг байсан. Би хичээлээ таарч гэртээ орж ирээд Grimix-ийн Minecraft эсвэл Sallyface-ийн шинэ бичлэг орсон байхыг хараад амар баярлдаг байсан. Тэгээ галтгоондоо ширээн дээр сууж агаад гой хоол идэнгээ бичлэгийн үзээ сайхан ч байжтэй. Хүмүүс яг иймэрхүү мэдрэмжинд дуртай байдаг болохоор тогтмол бичлэг хийвэл аяанда тогтмол үзэх хүсэлтэй болдог гэж товчхоноор ойлгож байна. Хамгийн сүүлийн бөгөөд хамгийн нууцлаг алхам бол од болж байгаа олонний хүртэл болж байгаа тренд бичлэгнүүдийг дуурайж хийх. Мэдээж анх удаа бичлэг хийж байгаа бол чамайг хин гэдгийг хинч танихгүй. Тийм болохоор эхлээд бичлэгийг чинь үзэх зорилго, шалтгаан байх хэрэгтэй. Тэр шалтгаанаа тренд юм уу ямар нэг од олж байгаа зүйлийг дагаж дуурайж хийснээр үзэгчид цуглуулж болно. Хүмүүсийн сонирхож байгаа түгээмэл сэдвүүдийг авч хийснээрээ цаг алдалгүй тогтмол үзэлт авч өөрийн YouTube чаналаа хурцтай хөгжүүлэх боломжтой. Янзтай юу? За одоо би та бүхэнд илүү нарийн детальтай мэдээлэл хуваалцсан нэг ёсонтой ашигладаг програм яаж хийдэг бүгдийг алхам бүрээр зааж өгье. За тэгэхээр бичлэг хийхдээ мэдээж зохиолоо бичнэ, Word дээр эсвэл Notepad дээр хаяа бүр дэвтэр дээрээ бичдэг. Чиний хүсэл дураар л болно. Зохиол бичээд яг тодорхой юуны талаар ярихаа мэдснийхаа дараагаар хоолой бичнэ. Би бол хоолойгоо рекорд хийж авахдаа анх уцаараа хийж эхэлсэн. Дараа нь жоохон мөнгө цуглуусны дараа найзаасаа USB микрофон худалдаж авсан. Тэгээ лаптоп юм уу компьютер руугаа залгаад Audacity гэдэг үнэгүй програм ашиглаад хоолойгоо бичдэг. Audacity бол 100% үнэгүй. Та нар зүгээр татаж аваад дотор нь ороод Shift болон R тавчаад арах юм бол сонгогдсон микрофоноор чинь дамжуулаад хоолой бичдэг гоё програм байгаамаа. Хоолойгоо бичээд дараа нь бичлэгээ янзлахдаа бол би Adobe Premiere Pro ашигладаг. Анх бол iMovie дээр бичлэгээ янзалдаг байсан боловч анимашн илүү дутуу гоё эффектүүд iMovie нь өөрөө айгүй муу оруулж ирдэг.
Тийм болохоор надад нэлээд тохиромжгүй санагдаад Adobe Premiere Pro татаж аваад YouTube дээрх заавар бичлэгнүүд үзээд өөрөө сурсан. Бичлэгээ янзалчаад мэдээж thumbnail буюу үзэгчтэй уруу татах зургийг хийн. Миний хувьд бол Adobe Photoshop ашиглаж зураг янзалж гаргаж ирдэг. Ингээд эцэст нь YouTube дээрх апплод овчийг дарснаар бичлэг маань бүтдэг юм да. За нэг иймэрхүү юм болт юм дөө яг үнэндээ. Нэр шүү. Энэхүү бичлэгээр хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Нэгч болтгой зүйл мэдэж авсан байх гэж найдаж байна. Хэрвээ хувийн зөвлөгөө сургалт авч видео кол хийх хүсэлтэй бол ийшээ холбогдорой. Тодорхой хэмжээний үн өртөг төлбөртэй шүү guys. Сануулъя. Лайк болон subscribe дарсан гэж найдаж байна. За тэгээд дараагийнхаа сонирхолтой бичлэгээрээ уулзтал тур баяртай.